Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, төрийн болон хувийн хэмжээлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн харилцааг өндөрсгөх, тогтцолт ногоон байгууламж, хог хаягдал цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дэвшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангах зорилгоор манай хороо миний гудамж аяныг эхлүүлсэн. Аяныг 9 дүрэгт 2018 оны 3 дугаар сарын 1-ээс 10 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулсан. Аяны ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, хамтран зохион байгуулагчаар нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн газрын алба, нийслэлийн өмчийн харилцааны газар, нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар, нийслэлийн 9 дүүрэг, тогтцолт хог хаягдлын хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагууд хяналт тавин ажилласан. Аянд төрийн болон хувийн хэмжээлийн аж ахуйн нэгж байгууллага иргэд итвэх санаачлагтай оролцсон гудамж зам талбайг тогтчуулан ногоон байгууламжийг нэмэгдүүлж, хог хаягдад орчны бохирдлыг бууруулж, гудамж зам талбайн гэрэл төлгийг нэмэгдүүлэн, инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг сайжруулах, аюулгүй байдлыг ханган ажиллах зэрэг олон бүтээн байгуулалт өрнүүлсэн. За энэ уралдааны үндсэн гол зорилго нь төр иргэний хувийн хэмжээлийн байгууллагуудын хамтын оролцоог бэхжүүлэх, иргэдийн эс наачлагыг өрнүүлэх. За энэний үр дүнд иргэд аж ахуйн байгууллагууд, хот тогтцолд, ногоон байгууламж, хотын соёлжинд ажлыг эс наачлагын өрнүүлэн энэ ажилд шинэ ажил санаачлагыг дэлгэрүүлж иргэдийнхаа амьдрах орчинг ая тухтай болгох ийм зорилтыг тавьсан юм а. Мөн түүнчлэн 7600 гаруй аж ахуйн байгууллагууд нийтдээ 13.2 тэрбум төгрөгөөр иргэдийнхаа аятай тухтай орчин бүрдүүлэх үүднээс өөрийнхөө орчныг тогтчуулж, ногооруулж, зэвсэгжүүлэх ажлуудыг хийлээ. Энгийн ажлын хүрээнд нийтдээ иргэн аж ахуйн байгууллагуудын 15.2 тэрбум төгрөгөөр иргэдийн амьдрах аюулгүй орчин сайхан бүрдүүлэхэд ихээхэн ахиц өөрчлөлт гарлаа гэж ингэж дүгнэж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер манай хороо миний гудамж аяны хүрээнд дүүргийн төлөвлөгөө, хэрэгжилт, явц байдалтай газар дээр нь танилцсан мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны захиргаа санхүүгийн хилцээний дарга инх цэцгээр ахлуулсан 1-р ажлын хэсэг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны тогтцолт хог хаягдлын удирдлагын хилцээний дарга ууган баяраар ахлуулсан 2-р ажлын хэсэг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хилцээний дарга хэрлэнгээр ахлуулсан 3-р ажлын хэсэг 9 дүүрэгт хуваагдсан дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй тогтцолт бүтээн байгуулалтын ажлын явцтай хуваарийн дагуу 4 удаа танилцж ажилласан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зүгээс ерөнхийдөө нэг 170 гаруй айлд бид нар одоо 5 төрлийн мод бэлгэлж байгаа. 5 төрлийн 25-аас 30 одоо тоош хэрэгтэй модыг бэлгэлж байгаа. Энэ нь болохоор агч, өрөл, монос, бултуур, гацуурыг одоо бид нар энэ айлуудад өгж байгаа. За ингээд энэ айлууд маань болохоор тэр одоо бидний одоо өгж байгаа модыг хашаандаа тариад Улаанбаатар хот ерөнхийдөө айл болгоныг мод тарьснаар ногоон хот одоо энэ нь бол бид нар буцаагаад нийгмийн одоо сайн сайхан хоёр дэх агаарын бохирдлыг бууруулах Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлуудыг ингээд шийдэх юм боломж байгаа маа. За бид нар энэ одоо 11 айл өрхөөр ингэж явж одоо дүн баал гарах явцад бол одоо юу одоо ажил хийж гэнэ вэ гэвэл хүн сэтгэл гаргаад юм хийгээд мод тариад явах юм бол энэ одоо юм яаж болдгийм бэ? Нэгэсэндээ энэ одоо нөгөө жижигхэн 0.7 гэдэг газараа бид нар бүрэн ашиглах юм бол ямар их нөөц болцоо байдаг юм бэ гэдгийг бид бүхэн харж байна. Аянд нийт 234 сая 999 мянган төгрөг төсвөлснөөс нийслэлийн хэмжээнд 16255 иргэд айл өрхийн дэмжлэгтэйгээр нийт 2 тэрбум 188 сая төгрөг. 4 сараас хойш шааргаа тогтчуулж өөрөө байгаа орчинд цэвэр эко орчин бүрдүүлж тэр нь заавал байр орон сууц гэлгүүгээр одоо халуун устдаа дотроо нойлтой саруулдаг одоо эко нойл тэгээ гашаанда ориглоор хүүхдийн тоглоом энэ бүхнийг нэг дор шийдэж заавал байр гэж хүний гар хардлаггүйгээр ингээ өөрсдөө энэ орчиндөө өөрийнхөө эзэмшил нойлтон гадаа ингээд
тав дахьтаа амьдарч болдгийм байна гэдгийг би энэ аянд оролцсноор өөрөө болон өөрөө одоо тэрийг ойлгож харлаа. Мэдлээ тэгээ энэс цааш хийх ажил хийх вэ. Цаашид энэ хүмүүс ингээд энэ байгаа 0-7 их гоё цэвэр тий ингээд ажиллаж болно, амьдарч болох юм байна гэдгийг харуулсан. 5770 аж ахуй нэгж албан байгууллагын дэмжлэгтэйгээр нийт 12 тэрбум 960 сая төгрөгийн тогтцолт бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Энэ аяныхаа хүрээнд бид нар одоо аль болохоор ногоон зүлэг байгууламжийг байгуулаад тогтоо сайхан байх гэж хичээж ажиллаж байгаа. Боломж энэ бол бас нэг 2 жилийн хөдөлмөр биш, нэлээд хэдэн жилийн хөдөлмөрөөр бий болсон юу байгаа. Тэгээ одоо манай гашаанд бол 200 гаруй мод байгаа. 200 гаруй төрлийн 3-4 төрлийн 200 гаруй мод байгаа. Жимсгний 9 төрлийн мод байгаа. Цэцэгнүүд бол тэгээд нийтдээ энэ жилийн хувьд бол 810 хэдэн 15-6 ширхэг цэцэг авч тарьсан байгаа. Энэ жилийн хувьд бол бас нэлээд ажил хийгдсэн байгаа. Одоо энэ дөр нэг 6 юм одоо гацуур гэдэг чинь тийм ээ. Энэ одоо том модныг бол бас тайрлаа. Тэгээд тэр урд бол бас ургаад олон бас жижиг моднуудыг бол тарьсан байж байгаа. За бас нэг гэрэлтүүлэгт их анхаарч байгаа. Тийм учраас энэ юуны одоо шөнийн цагт энэ үүдний гэрэлтүүлгийг бол нэлээх нэмжсэн. Одоо сургуулийн үүдний хэсэг бол шөнийн цагт бол ээж бүрэн бас гэрэлтүүлэгтэй болчихсон байгаа. Тэгээ яг нь ер нь энэ одоо хойг тийм ээ энэ хоггүй байх, цэвэрхэн байх энэ дээр бол төлөвлөгөөтэйгээр бүгд бол ажиллаж байгаа. 7 сарын хугацаанд нийслэлийн хэмжээнд нийтдээ 4269 ширхэг камержуулалт, 771 ширхэг гэрэлтүүлэг, 305 хүүхдийн тоглоомын талбай, 1838 ширхэг хогийн сав сандал, 4689 ширхэг гэр хорооллын хаягжуулалт хийсэн. За тогтцолт хийсэн талбай 305 ширхэг. Одоо энэ тамирын тоглоомын талбай тийм ээ, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт тогтцолт хийгдсэн 305 тоглоомын талбай. За 118,126 м2 талбайд одоо засвар үйлчилгээ тогтцолтын одоо хавтамжуулах явган зам тавих гэх ажлууд хийгдсэн бол за архитектурын жижиг байгууламж 322 ширхэг, усан ориглоор 18 ширхэг хийгдсэн байж байна. Бүтээн байгуулалтын ажлын өрөөнд. За мөн гэрэлтүүлэг 771 ширхэг шинээр хийгдсэн бол камержуулалт 4269 ширхэг. За мөн хог хаягдлын чиглэлээр болохоор 3,236,700 м2 талбайг одоо цэвэрлэгээ үйлчилгээнд хамруулж одоо цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. За мөн зар сурчлагын байгууламжийг 610 ширхэг стандарт юм бус тийм ээ. Тулгууртаа тийм хаяг рекламыг бол буулгаж сайжруулалтыг хийж ажилласан. За дугуйн зам бол шинээр хийсэн 8125 м2 дугуйн зам хийсэн байгаа. За мөн хогийн сав сандлага 1838 ширхгийг байрлуулж ажилласан бол түргэн үйлчилгээний цэгийг 248-ыг буулгаж одоо боломжтой талбайд нь шилжүүлэн байрлуулж. Тэгээ ийм ажлууд бол тодорхой хэмжээнд ингэж хийгдэж, энэ бол нэгдсэн нийслэл хийгдсэн ажлын тоо хэмжээ. Манай хороо миний гудамж аянд итвэх санаачлагтай оролцсон олон бүтээн байгуулалт өрнүүлж, бусдад үлгэр дурайлал үзүүлж чадсан иргэд аж ахуй нэгж дүүрэг хороодын шилдэгүүдэд одорж шагналаа гартлаа. Үүнд шилдэг дүүргийн 3 дугаар байранд Багнуур, 2 дугаар байранд Налайх, Тэргүүн байранд Хан үл дүүрэг орсон бол шилдэг гэр хорооллын айл өрхийн 3 дугаар байранд Налайх дүүргийн 1 дугаар хорооны иргэн Батишиг, 2 дугаар байранд Сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Цогточор, Тэргүүн байранд Хан үл дүүргийн 10 дугаар хорооны иргэн Очирбат, шилдэг байгууллага аж ахуй нэгж орон сууцны хорооны 3 дугаар байранд Багнуур дүүргийн Багнуур хувьцаат компани, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн CT их сургууль, 1 дугаар байранд Хан уул дүүргийн Гоёо хувьцаат компани, шилдэг байгууллага аж ахуй нэгж гэр хорооллын 3 дугаар байранд Хан уул дүүргийн Автошил, 2 дугаар байранд Сонгон хайрхан дүүргийн Ариун үндэс компани, 1 дугаар байранд Налайх дүүргийн Сайн номон хэд тус шалгарсан байна. Хан уул дүүргийн эко дүүрэг болгоно гэсэн ийм маш том зорилттой ажиллаж байгаа. Энэний хүрээнд одоо бас нэлээд том хөшөөрөг болчихсон ажилд бол энэ манай хороо миний гудамж гэсэн энэ аян байсан. Энэ аяны одоо хүрээнд бол бид нар бас нэлээдгүй одоо иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээд хийж амжууллаа. Манай Налайх дүүрэг бас 7 аянд нь одоо
амжилттай номинацид амжилттай оролцож шилдэг аж ахуй нэгж байгууллага, шилдэг аж ахуй нэгж өөрийнхөө шилдэг аж ахуй нэгж гэсэн энэ номинацуудыг бас тэргуун байранд шалгарсанд нийт надад дөрвийнхаа иргэдийн өмнөөс энэ шалгарсан байгууллагуудаа бас баяр талархснаа илэрхийлье. Банууд дүүргийн хэмжээнд бид бүхэн 68 хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой 779 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгсэн. За мөн одоо иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр яг иргэдэд тулгамдсан орчин нөхцөлийг сайжруулах 1.2 тэрбум төгрөгийг зарцуулж амжилттай оролцсон. За баярлалаа. Манай хороо миний гудамж энэ аяны хүрээнд одоо аянд амжилттай оролцож тэргуун барьжсандаа баяртай байна. За энэ аяны хүрээнд одоо манай зүгээс одоо өөрийнхөө хашаанда хөдөлж байгуулсан усан оргилуур одоо хүүхдийг одоо тухтай хогломын талбайг ихсэр одоо бүх бид бүхэн хангаж хийсэн байна. Шилдэг тогтчлолтой хороо орон сууцны хорооны 3 дугаар байранд, сонгон хайрхан дүүргийн 13 дугаар хороо, 2 дугаар байранд налаах дүүргийн 2 дугаар хороо, 1 дугаар байранд баг нуур дүүргийн 3 дугаар хороо шалгарсан бол шилдэг тогтчлолтой хороо гэр хорооллын 3 дугаар байранд Баян зүрх дүүргийн 27 дугаар хороо, 2 дугаар байранд хаан уул дүүргийн 13 дугаар хороо, тэргүүн байранд баг нуур дүүргийн 1 дугаар хороо тус шалгарсан байна. Тэрээс энэ аяны гол үндсэн одоо зорилго бол иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, амьдарч байгаа орчин сууж байгаа орчноо иргэд олон нийт төрийн байгууллагууд яаж одоо идэвхжүүлэн оролцож тогтчуулах гэдэг дээр шигэлж. Тэгэхээр манай хорооны хувьд бол энэ дунд дайрхийн Баян зүрх дүүргийн 27 дугаар хорооны дунд дайрхийн 35 дугаар гудамж гэж нэрлэгддэг. Энэ гудамж маань иргэд олон нийт маань өөрсдөө амьдарч байгаа орчноо тогтчуулъя. За дээрэс нь бас гэмт хэргийн гаралтыг бууруулъя. Одоо яагаад Улаанбаатарын гэр хороол гэхээр хөрс урс агаар бохирдолд одоо автагдсан тийм байх ёстой гэж иргэд маань өөрсдөө нэгдсэн. Тэгээ энэ дээр хороо бас тодорхой зохион байгуулалтад оролцсон. Айл болгон өөрсдөө одоо жишээлбэл модоо тайраад өмнөх энэ тогтчлолт шаардлагатай байсан одоо гудамжууд бас олон нийттэй энэ одоо сайн жишгийг нэвтрүүлээгээд гудамжаараа ингэж жишг гудамжийг бий болгоё гэж анх санаачлаад ингэж сайхан өнөөдөр бодиттой үргэлжлүүлсэн байна. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагын 3 дугаар байранд сонгон хайрхан дүүргийн Улаанбаатар шинжлэл компани, 2 дугаар байранд Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дэвшил орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар, тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн тогтчлт үйлчилгээний компаниуд тус шалгаран шагналаа гардсан юм. Ирэх жил бид нар нийслэлийн 380 жилийн хой болно. За энэ ажлын хүрээнд нийслэлийн хурал тусаг даргаас, зарагчийн адилын албанаас бид иргэдийнхаа итвс наатахыг өрнүүлж, төрлөх хотоо, төрлөх дүүргээ өөрийнхөө орчин байгаа орчин тойрноо үнэхээр сайхан эрүүл ногооруулсан, цэцгэжүүлсэн ийм одоо орчин бий болгох ажлыг өргөн хүрээтэй өрнүүлж, энд хамрагдах хүрээг тэлж, үйл ажиллагааг нь өргөжүүлж, хотын иргэн бүр энэ ажилд итвс наатахтай оролцох байхаа гэж ингэж зорж бид нэр өнөөдрөөс эхлээд энэ ажлаа цааш нь ирэх 380 жилийн ойн арга хэмжээ хүртэл өргөн дэлгэрхийхээр төлөвлөж байна. Ингээ манай уралдааны одоо өдөртөмж зорилгоо биелүүллээ. Энэ ажилд итвс наатахтай оролцсон байгууллага аж ахуйн нэгж, төр захааны байгууллага өөр хэрэгэндээ нийслэлийн хурал, засаг дарга, зарагчийн адилын өмнөөс одоо баяр таснаа илэрхийлж та нөхдөд эрүүлэн хад жаргал, сайн сайхан бүгдийг хүсэн өрөөё.